давтаж болохгүй давтах учиргүй түүх үргэлжилж байна. За энэ одоо гайхамшигтай бодтой үнэн түүх бид нар хөөрнж байна. Тэгээд энэ түүхийн дуршид бүрнээгч Лоо Хузгаа 2 минь бол 62 жилийн туршид жаргал зовлонгоо хуваалцсан бүхэл бүтэн нэгэн 60 даваад нэгэн 100 гэлээс ийм түүхтэй юм хоор түүхтэй улс ийм айл байна. За тэгээд манай сант хэрдэн бол аван ижийн 2 тон тэр цөлөгдөөд туугдаад хөөгдөөд мал энэ төргээд явуулсан тэр санд суманд анх одоо ихе хэвлээд алдсан ийм хайртай хүн. Тэгээ сая ярьлаа 11 настай аавыгаа дагаад аавда хань болоод яв гэдэг ижийн хэлээд тэгээд үнэхээр аавда хань болоод хөвсгөлийн одоо баян зүрх суманд очсон. Тэнд араас нэгч нь очсон ийм түүхийг түрүүхэн ярьлаа. Тэгээ 14 хүнийг өөртөө гэнэлээд 14 хүнийг тэгээ тэр байгалийн ослын дэл гамшигаас аварна гэдэг бол хүн болгоо хийгээд өгдөг ажилч биш. Хин нэгэн хүн тэгсэн бол шудраг журам мурам гэдэл одоо сүйд болох бах тийм ээ. Лоо Хузгаа тэрийг хийцэн учраас ингээ чимээгүй нам жим дараад өнгөрч байгаа. Энэ бас л нэг л ялгуурлан гадуурхал дарангуйллаа л гэсэн үг шүү дээ. Тэгээ ийм гашуун дарангуйлал гашуун гадуурхал ялгуурлан гадуурхал цаашаа битгий үргэлжилээсэ битгий ингэж олон хүний үй гашуу гунигт автуулаасаа л гэж бодож энэ түүхийг байнга яриад байгаа. Муу үйл бол одоо сургамжуулдаг, сайн үйлс бол дурсамж болдог гэхээр дурсамж нь ч байна, сургамж нь ч байна энэ айлт гэж бодлоо. Тэгээд сант дүүгээс баян зүрхийн амьдралыг давчхан 2 хон эпизод ярьлаа тийм ээ. Очоод тэр хүмүүсийн амийг аварснаас гадна очоод ажиллаж байсан түүх 10 хэдэн ямаа сааж байсан нэг үнэ сааж байсан тухай ярьлаа. Ер нь баян зүрхийн түүх яаж ч өндөрсөн бэ? Хот руу наашаа яв. Тийм тэгээ ер нь яг хугацаанд дуусаад ирсэн л дээ. Би бол нөгөө хавар хичээл тараад хугацаа нь хэдийн хэрэг? 3 жил. Бас баян зүрх 3 жил болсон тийм. Тэгээд яг сүүл рүүгээ бол тэндээ тэгээд асан зогцоод нутаг орныхантайгаа танилцуулсан. Тэгээд хүмүүс ихэрж очдөг байсан. Тэгээд ялангуяа өөр одоо сумдуудаас сурагд сонсоод тийм ээ. Бүр хааваагаа тэр хойд улаан уулэр эн чин километр гэл тэр сумдуудаас хүртэл хүмүүс одоо нэг ангийн махан тэр тийм ээ. Ховор юмнууд нь тэр ганцаглал тэгээ шөнө орон цагаар голдууд гэж ярина. Тэгэхгүй өдрийн цагаар танилцах тийм. Тэгээд тэр чинь хүмүүс чинь бас хүмүүсийн чинь дотор бас юм мэдээ сони мундаг одоо ингээд тэр чинь нэг аавын чинь тухай тэр үед үлгэр домог шиг юм яригддаг байсан байхгүй. Одоо нэг дээр үед нөгөө Сүхбаатар жанжин дайнд явж ирээд биш дээдээ дайлахтаар сум шар хийгээл асгардаг байлаа гэдэг ярьдаг байсан шүү дээ. Бараг л тэрэн шиг тийм домогнууд яригддаг байсан хүмүүсийн дунд амд амтсан ярианууд тийм. Тийм болох дээр зэрэг ер нь хүмүүс их сонирхож ирдэг. Тэгээ ялангуяа нөгөө бүглүүд тэр газрын нутгийн хүмүүс чинь тийм ээ. Хүнтэй бас тийм хүнээс үг сонсох гэж энэ төр гэж. Тийм хүмүүсийг хэрдэг байсан тий. Тэгээд яг тэр үед бол яг манай энэ ч нөгөө манай тэр байрч болох тэр ийм 2 айлын байшин байхгүй юу? 2 талаасаа ордог. Тэгээ голдоо ингээд нэг ийм ханаар тусгаарлагдсан нэг хантай. Тэгээд манай дээр л хүн амтаа орж ирэл ингээл юм аавта юм яриад дүнгэр дангаргаал юм ярихтай зэрэг манай тэр хойтлын айлын нэг өндөр өвөө гэдэг гэсэн үгэн байдаг гэсэн. Туранхай өндөр өвөө. Тэр ингээл ороод ирсэн. Сайн байцгаан нөгөө ороод ирдэг гэсэн байхгүй юу? Тий. Манайхаар яг их орж гарна л та. Тэгтэл ер нь яг хүн ороод ирэхдээ л тэгэл ороод ирээд байдаг. Ханны цаана байгаа хүн. Тий. Тэгсэн чинь яг нөгөө тэр намаас л даалгавартай хүн байсан юм байлээ л дээ. Зайлуу нөгөө мэдээлэгч тий. Тэгээд гих мэтлэнгээр ер нь тэгээд яг манай тэр хойтлын айл болох тэр одоо мэдээлэгч үгнийх манай уртлын айл болох тэр зэрэг намын даргаих. Тэгэхээр нэгсэндээ бүрэн хараа хяналтанд байна гэсэн үг шүү дээ тий. Тэгсэн ер нь л тэгээд яг манайхаар хүмүүс их ирж очдөг байсан. Тэгээд аав бол тэнд байх хугацаанд хэдийгээр нас нь өндөр болцсон байсан ч гэсэн тухайн суманд бол нэлээ их юмнууд ийсэн. Тэр одоо нөгөө мужаан цайх одоо тэр нөгөө сам хөрөөгөө нөгөө мод панц хийдэг. Модноос уулнаас мод авчираад тэгээ нөгөө хөрөөдөж яадаг нөгөө банц гантар хийдэг тийм зүсдэг тийм
цех байсан. Тэр мэрийг ер нь нэлээд тоног төхөөрөмжийн сайжруулсан. За тэгэл их олон юм хийжсэн. Тэ одоо тэр суманд чи биднийг очиход халуун ус гэж байгаагүй юм. Тэгээд халуун ус байгуулсан. Тэгээд одоо бүр өөр газруудаас захиалга аваад одоо өөр сумдуудаас нөгөө юу хийжсэн байхгүй юу? Дээр үе нөгөө математ сандлагад нөгөө орос сандлагад юусэн шүү дээ. Тэрийг яг задлаад дуурайлгаад тэр мужийн цэг дээр хийлгэж тэр стандартаар нь хийгээд тэгээ нөгөө клубын зориулалтад тийм сандал хийдэг. Тэгээ бүр хаавга завхан интерес захиалга ирдэг. Нөгөө мужийн цэг дээр туслах барьгаад энэ дээр тий тэгээ сумын юунд бол бас нэлээд нэмэр болж лээсэн л да тухай. Тий тэгээ ер нь хаагаа явсан газар л тийм байсан. Тэгээд тий. Гэхдээ яг нөгөө арцсангуу нөгөө насан жоохон өндөр болцсон. Тийм байсан учраас нөгөө тэнд бол сантад бол гараар юм оролдох нь бол бага байсан. Хөвсгөлд байх та. Гараар бол нэг юм хийдэг. Гэхдээ бид хоёр ч очоод ногоо могоо тарих гал үзэл. Тэгээ нөгөө мөнгө зэвдэгтэй газар ч урдгүй мөлөөс. Тэгэхээр эхний жил төмс тариал хэд хэдэн төрлийн юунууд тариад ногоонууд тариад тэгээд тэр нь амжилтанд хүрээгүй. Өнгөж нэг сайхан төмс цэцгэлээд ирсэн чинь хяруу онол тэгээд хөлдөг байчихдээ. Тэгэхээр Танагаи Юки гэдэг Япон мэгтэйтэй ярьсан тэр номон дээр бол хаана юу тарьж болохгүй бүгдийг судалсан л шүү. Тий. Авч. Тий, тэр чинь нөгөө 54 онд нөгөө анх нөгөө Атар газар эзэмших хөдөлгөөнийг эхлүүлэхэд Оросын хамгийн тэр одоо яг энэ хөрс судлалын хамгийн мундаг эрдэмтнийг өөрөө очиж хөөцөлдөж. Тий, хин гэлээ нэр нь байна лээ. Тий, нэр нь байдгийн чинь. Хуршовын үүдэн дээр бүр 3 хоног сууж ээж. Сахид сууж тэгээ өгөхгүй байсан гэсэн тэр хүнээ явуулахгүй гэдсэн. Тэгээ бүр гуйсаар нь байгаа тэгээ авчирсан. Авчираад энд Монголын ерөөсөө энэ бүх газар нутгаар хамт авч яваад судалгаа хийсэн, хөрсний судалгаа хийлгэсэн юм билээ. Тэгээ тэр талаар нэлээд мэдлэгтэй болсон тэр хүнийг дагаж явсан учраас. Ер нь хөдөө аж ахуйн талаар тийм билээ. Тэгээ ер нь хаа очисон газараа л тэгээд ногоод харин битүүр чинь ингээ нэг хургыныхаа хашаан дотор хургыныхаа хашааны хажууд нэг юм бууцтай байсан газар гიშгээд хэдэн төмс болоод ихэндээ их сайхан ургаж байсан юм аа. Тэгээд одоо ингээл хоёулаа ногоотой хаад иддэг болно. Тэнд чинь тэр хол газар чинь ногоо байхгүй шүү дээ. Тийм шүү. Ганц ногоон зэрлэг сөнгөн өөр юм байхгүй. Тэгээд төмстэй хоол иддэг болно гээл. Тэгээд би чинь хотод байсан болох дээр бас ногоогоо санана. Тэгээд даанч юу яагааг бол ургааг бол тэр мөнгө зэвдэгтэй газар юм билээ тийм. Тэгээд орой хэд төрж байгаа хөөгт чинь бол нэг гадны хотын шүүхэд юм уу эсвэл нэг эсэргүүний хөөгд мөхөдгээд гадуурхах хоорондоо жоохон босголцох бого хийх юм гарах уу? Ер нь яг тийм юмуд гарна. Анх очисон өдрөөс хулаал нэг тиймэрхүү асуудлууд гарч ирсэн л дээ. Тэгээд ер нь хаа газар тийм байдаг шүү дээ. Нэг шинэ хөөгт эрэхтэй нэг жоохон тийм жоохон бүл иддэг нэг тийм байдаг. Тэгээд нэг тиймэрхүү болсон. Тэгээд ээч санамсаргүй шахуу байж байгаа нэг хөөгтийг юм яриад юу яагаад тахтай саруулцаад тахтай зөгчсөн чинь яг хамарлуун зөгч таарчихсан нөгөөх нь. Тэгсэн нөгөөх нь ангийн хат маань. Тэгээд нөгөөх нь ингээ хамраасан зогсож нөгөөх нь ойлчихгүй. Тэр чинь 3 дугаар анги жоохон хөвгдүүл шүү дээ тий. Тэгээд шууд өргөмжлөгдөөд ингээд нөгөө номер 1-ийг нь ойлуулсан учраас өөрөө номер 1 болчихсон. Тэгээ анги дотор бол ямар ч асуудалгүй болчихсон тий. Тэгээ яг дээд ангийнхын энэ төр ирэл хаяа жоохон ялангуяа нөгөө дотор байрны хүүхдүүд жоохон өөдтэй юм шиг байгаа. Тийм. Тэгээд тэд нар чинь нэг жоохон тийм байна. Бусдаараа бол гайгүй. Тэгээд хиндээ нэг жоохон тийм байсан. Сүүл рүүгээ яхаа тэгээд хаяа тэгээд жоохон том ангийн хүүхдүүд нэг жоохон дээрлэх гин. Тэгээд нөгөө бусдаар бол гайгүй. Гэхдээ яг их шоолно л доо, их шооч тийм нэг эсэргүүний хөө гэл ингээл шоолол л тэгэл. Гөр ингээд хичээл хийгээ сууж ах чинь өөртөл ингээд хаалга онгойлгосноо эсэргүүний хөө хичээд хаалгаасаа зүгтээ аваад тэр ямар зутар байсан. Тэгтээ нэг уурдаг гэдэг. Тэгээ ер нь яг тентхийн тэр нэг нутгийн нэг тийм онцлог байна л да. Одоо жишээлбэл аавынхын нэрийг хэлж тэрний хүү гэж одоо юу гэдэг одоо таныг бол жишээлбэл догмитийн хүү гэдэгтэр та ууралдаг байхгүй. Юу хаасаагүй тэгдэг байсан юм байна. Тийм. Тэгж шоолдог нэг тийм сонин тийм юутай байсан. Тэгээ тэрийг хиндээ би мэддэг байж байгаа сүүлдээ тэгэл мэддэг болол тэгэл тэрэнд бас адилхан дагаал ууралдаг тийм л болсон байсан. Тийм л тийм. Гэхдээ яг тэгэл анхан очиход бол жоохон нөгөө хэл ойлголцоо жоохон хэцүү. Тийм байх. Тийм. Тэгээд нөгөө би ч айгуу содон байгаа байхгүй хотын хөвгт хотоос очиж байгаа хөвгт ганцаараа болтойнтой манай ангийнхан чинь жаавас ингээд бүгдээрээ нэг бүүдийшин нэхий дээлтэй ингээд ангидаа тэгээ сууж идэг байхгүй. Тэгээд 200 бошгоор ийм том 100-тай дундаа ганц 100-тай. Тэгээд тэрэндээ мод төлнө. Тэгэл өглөө ингээд гэрээсээ алхаад их хүүтэн газар шүү дээ. Гэрээсээ алхаад ангидаа очиход
зүнгэн дотор байсан нөгөө үзэг тас хөлтсөн байсан. Тийм шүү. Тэгэл гараа ороод багшаа үзэг хөлтчиж гисгээчихүү гэл. Тэг тэгээ нэг зуухан дээр авчихсан гэс барьж үзгээ гисгээгээд тэгэл хичээл хийдэг. Бэх мэгчээр нэрмэр хөлтөж шүү дээ. Гэхдээ яг тэр үуч авторууч гарцсан байсан л да бидний үерт ч юм бол. Тэгээ Баян зүрхэд бол очиод халуун устай болгоо соёлжуулаад ногоо цагаана юм болгоод өчнөө ажил хийгээд хүмүүст бол ингээд нэг тодорхой хүн ингэж амьдарч болдгийм гэдэг бигээ өгсөн байна тийм. Тэгээд тэр туслах баригадныхны шин дагуулаад залуучууд хүүхдүүдийн сургуулийн нөгөө дотор байрны хүүхдүүдийг дагуулаад жил болгон намар сонгонд явна. Зэрлэг сонгонд явна. Сонгон ихтэй үзэх. Нөгөө дотор байр тэгээ сумын ганц тийм ээ. Тим юмнуудад хэрэглэгдэх тэр сонгоныг хүнсийн нэмэлт тийм үү? Тий, тэр туслах баригадынхаа хариуцдаг. Тэгэл агуу хүүхдүүд дагуулаад тэгэл ууланд хэд онгоор явж сонгон төвдөг байсан. Тэр зэрлэг сонгон тийшээж их урагдаг. Тэгээд чандам сум руугаа хайзаа явчваа. Тий, тэгээ яг Баян зүрхээс ирээд тийм. Тий, хөвсгөлд бид 2 жил болоод би бол 2 жил хагас болоод тэгээд 5 дугаар ангид төгсөө 5 дугаар ангид байхдаа 5 дугаар ангид төгсөөл ерөнхийдөө наашаа хот руу ороод намайг явуулсан аа. Тэгээд би чи сүүл рүүгээ ингээд нөгөө амралт болох дээр хот руу намайг явуулцдаг байсан л да тий. Тэгэл шуудангийн машин цуулгаач шин. Тэгээд би аймгийн төв дээр нөгөө ерөөлч магтаалч Баяр Магнаа. Тий. Баяр Магнааг аймгийн төв дээр. Тий. Тэгээд тэднийг танин. Тэгээд тэднийд яваад очино. Тэгээд Баяр Магнаахт над билет авч өгөөд тэгээд би онгоцож угаад хот руу нисгтэр буугаад автобусын зугаал гэртээ ирчихнэ. Тэгээд бүр сүүлдээ сурцсан байлаа л да тий. Тэгээд би бол яг аав үлдээд би 5 төгсөөд наашаага ирсэн хот руу нэг мөр ирсэн. Тий ирсэн. Тэгээд аав намайг явуулсан. Тэгээд сүүлд нь аав араас нөгөө хугацаанд дуусаад намар. Тэгээд ирсэн. Тэгээ ирээд энд нэг бас нэг ганц 2 сар болж чадсан уу? Тэгээ буцаагаад хөөгөөд өдөө хөөгөөд болдгоо. Дахиад уу? Тий. Дахиад чандам руу. Тий. Баян зүр би нэг дундуур таслаад Баян зүрхэд байж байхдаа тэгээ 2 дахь жил дээр юм уу да. Нэг хэсэг бүр нэг унжаагаад нэг хачин болцсон байсан. Бүр хүнтэй ч ярьдгүй хөөргөөрэй л ингээ суугаад байдаг. Ингээ суугаад байдаг. Ер нь л би дороочоод нэг л хачин байна гэдэг тэгэхгүй нэг яаж игээд нэг хүрээд ирэхгүй юу гэд захаа ирсэн. Тэгсэн чинь нэг захаа ирсэн чинь нэг гэж ирсэн. Би дороочоод их хэцүү байна. Ер нь энэ улсуудын байдал нэг л эвгүй байна. Нэг цонхмонхоор ч юм уу нэг шөнө нэгэрээд намайг ирэн тэгэл цааш нь харуулчих юм байг гэхэд Хүүгээл төмөр очиргойг алуусны дараах юм байхгүй. Тийм л байх та. Тэрнээс Хүүгээл хэрэггүй авчирч юу гэж бодоод байх юм. Хүүдэл их санаа зовж байна. Би чи яах вэ гэдгийг захаа ирсэн байхгүй юу. Тэгэл би чи бүр сэтгэл зовоод ядаа. Тэгэл нэг захаа бичлэг уцаарч ярьлуу. Яаж игээд нэг хүрээд ирээчгээд тэгсэн чинь нэг ирсэн маань баваагийн байранд байж хахад нэг ирээд тэгсэн чинь бүр ингэчгээд ирсэн гэл. Ерөөсөө хүнтэй ярьдгүй ингээ суугаад байдаг. Тэгээд одоо юм хүм ярьж хөрөх гэж яадаг унжичгаа тэгээд унтааж байгаа ч юм шиг сэрэмж байгаа юм шиг ерөөсөө ярьж хөрөхгүй. Тэгээ яг хоол ундаар нь тордоод нэгдүгээр имлэгтнийг аваачиж үзүүллээ. Оо яха ядаргаатай л юм байна. Янз бүрийн өвчин алгаал гэдэг лээ. Тэгээд манай би ахыхаа байранд ах тэр нэг нанслаг гэдэг ахыхаа байранд тэднэр тэтгэвртэй гарсан усуд хөдөө ошоо хайр цааны тийшээ явцсан хөдөө гарцсан байсан. Тэгээд ахыхаа байранд очиод байж байхгүй юу гэхээр тентний байранд очсон байсан 220 мянгатад. Тэгээд юу яла юу яга тийм эмнэлэгт үзүүлээд тэгж хэллээ. Тэгээд ахых нь гэртээ утастай. Утсаар нь яагаад тэр нэг хамт хэлмэгчээсэн улсуудын заримынх нь утас над байсан юм а тэгээ хэллүүж ярьлаа. Нэг рүү нь яриад. Гэхдээ нэг хүрээд ирсэн тэгсэн чинь нэг л хачин байхаа ерөөсөө хүнтэй юм ярихаа байж та нар нэгээрээ ч юм уу хоёроо ч юм уу ирээд нэг жаахан яриад нэг жаахан сэтгэл санааг нь сэргээгээд өгөх арга байна уу? За. Тэгээд нөгөө хүнтэй чи нэгэнтэй л ярьсан юм аа вэ? Хинтэй ч ярьлаа. Нэгний нуцыг л олсон байсан юм байлгүй. Тэгсэн чи өнөөдөр чинь цовж ирээд заримдаа чи хоёр нэрэн заримдаа чи нилээ хэдэн улсууд байсан шүү дээ. Хамт хэлмэгцэн улсууд. Ялангуяа багшийн дээдийн багш нарын тэр бол олон хүн байсан шүү дээ. Тэгээд өнөөдөр чи нэг зарим нь ганцаараа зарим нь хоёул гуруулаа тэр ирээд тэгээд энэ ярьж хөөрөөл харгад даргаал өнөөдөр чи тэгэж ингэж байхаа яриад тэгээд сэтгэл нь аваа сайхан сэргээд аваа сайхан болоод ирсэн. Тэгээд аржаанчуудаа явуулаад. Аржаанчууданд очиод тэнд нэг 15 хоног тэгэж 15 хоног явчихдаг байсан юм. Хоног амраад ирсэн чинь бүр сайхан болоод ирсэн. Тэгээд ирээд тэгээд хөсдөр очиод
дахиад Баянзүрхтээ очисон чинь тэгээд тэр чигээрээ сайхан болоод. Цааш. Тэгээд тэр чигээ сайн байж байгаа тэгээд сүүлд дуусгаад ирсэн шүү дээ. Баянзүрхээ дуусгаад. Тий. Нэг хэсэг нэг сэтгэлээр унсан байсан. Бүр хайчин болсон. Тэрээс ороо ажиллаад орж ирэл тэгэл ингээд суучдаг гэсэн. Гоцоос дээлээс тайлахгүй. Ерөөсөө юм ярьдаг үгүй унжчихсан. Юм асуухтай дуурахгүй. Түүнээс битээс чинь бол өсөг Баянзүрхөд очиж ороо чинь ингээл нөгөө хийх юм ажил байхгүй шүү дээ. Ороо ажиллаад орж ирэл хоёулаа хоолоо ээж идчихэл тэгэл багийнхаа явдал түүхээ их ярьдаг байсан надад. Одоо нөгөө баг багтаа тэгдэг байсан ингээл тэгээ яг хүүхд юм чинь тэгээ яг нөгөө миний сэтгэхүйдэлд харуулж ярьдаг байсан юм байна тийм. Түүнээс том төвчний өндөр төвчний одоо тийм ярих юм бол тус төрмөр ярих юм бол би ойлгохгүй шүү дээ тийм. Тийм тэгээд надад орс хэл заана. Өглөө явахдаа миний зээжлэх хүмүүдийг бичиж өгчөө явна. Тэгэл би тэрийг ороо эрэхтэн зээжилсэн байж байгаа. Тэгэл аавч шалгуулаад хоёлаа чинь тэгэл цагийг нэр нь өөрхөн зугаатай л өнгөрөөдөг байсан. Тэгээд хоорондоо ярина тийм ээ. Тий. Тэгээд би чи орс хэлээр бол ер нь 10 жил байхдаа бол ангитай сайн байсан шүү дээ. 10 жил 90 онд би 91 онд үл анх хаашаа орс руу яваад 8 анд л явж байгаа шүү дээ тий. Нэг хүмүүсийг дуурайгаад тэгээд багон дотор ингээд нэг Оросын эрхүүгээс Оросын орон нутагт суугаад ингээд цаашаа явсан чинь тэгээ орсуудтай ярьсан чи хаана орос хэл ингээд сурсан гэдэг. Би 10 жилдээ сурсан шүү дээ. Манай Монголд 10 жилд орос хэл заадаг гэсэн. 10 жилд ингээд сурахгүй. Чи тусгай сургалтаа сурж байсан байна гэдэг. Тэгээд багаас ч чам. Тийм тэгээ нөгөө багаас аавд гэж үг цэжлүүлсэн яач. Төвшин. Тийм үлээ. Тэгээд ер нь яг тэгээд яг тийм сурсан багч гэсэн нөгөө нэг үг байдаг шүү дээ. Сурсан багч гэсэн сонссон их юм да гэдэг нэг үг байдаг шүү дээ. Тий. Тэгээ нөгөө олон жил ингээд хажууд нь хамт байгаа. Сонсчихсэн юм чи санаанаас гардаг. Тэр юмнууд чинь өөрөө санаанаас гардаг. Тэгээд хүмүүстэй ярьж байсан ярианаас чинь гой түүхүүд тий сонсон. Тэгэл авчин бол ам хуураагүй шүү дээ. Ингээд хөдөөгаа машин тэргээ наас цаашаа явах болгонд бол байнга л хүмүүс гой сайхан түүх ярьж байна. Тий. Тэгэл мэдлэгтэй юм. Тийм байсан. Тэгээд 3 жил бол тэгэл яхахын зургуул өнгөрөх шиг болсон тэгэл. За тэгээ Баянзүрхээс ирлээ. Улаанбаатарт ирлээ. Улаанбаатарт ирээд нэг уужраад хийгсэн говьлтан Чандман руу явав. Тий. Чандман руу бол та руу явсан. Оогүй. Тэгэж явхад ч их хөглсөн. Аха. Тэгээ ирээд одоод нэг гүйцсэн байлгүйгээ тэгэхэд чи нэг зэтэн балдарга буугаад Батмок болцсон байсан. Гү ямар сони тий бэ тий? Тий, Батмок болцсон байсан үе. Тэгээд Батмокд ирээд одоо бас одоо ирсний дараахнаар дахиад одоо хөдөө хөөхэй болол хар хориндоо тэгсэн чинь нэг удаа бичиг ирсэн чинь бит хоёрыг хоёулангийн хоёр тийш нь хөөсөн байдаг байхгүй юу? Тэгэхээр нэгийг хар хориндоо нэгийг Баянзүрх рүү хөөгд хоёуланд бичиг ирээд тэгсэн чинь өвгөн уурлаад татыг захиргаа хаагуурын цагдаа магдагарч явсан юм уу яасан. Баахан хөөцөлдөд явсан. Тэгсэн цагдаагийнх нь одоо эднэр л одоо буруу юм яач жуулан тийм юм байхгүй л гэж хэлсэн гэлээ тэгсэн юм уу яасан хэмэтгэв. Тэгээд ерөөсөө нутагтаа явъя. Одоо тэгэхэд чинь 61 нас хүрсэн байсан. Одоо хөгшин болсон хойно одоо ерөөсөө дахиж дээшээ яв гэдэг тэдний аяыг дагж явах тийм гэж хаа байсан би одоо нутагтаа очиж ясаад авъя. Гэт тэгээ одоо хамт явах уу яах вэ их одоо хүүхдүүдээ яах вэ нэ дэрэ гэсэн чинь чи зүгээр толгой шииртэй газар хойны толгой шииртэй газар нэг хэдэн хүүхдтэйгээ эндээ бай. Тэрэн дээр би л явдгаараа явъя. Би л зовсонтоо зовъя. Гэт нөгөө чинь ингэдэг юм бэ. Тэгээ яад юм билээ гээд ингээд яагаад байсан тэгсэн чинь ерөөсөө шийдээд ерөөсөө би ерөөсөө явъя. Би одоо хотын захиргаан дээгүүр очино. Дахиж уулзаа дахиж хэлнэ гээл. Тэгэл нэг удаа явсан тэгсэн чинь докторгоо явахаар болчихлоо гэж хүрээд ирд юм байна. Өөдөрний тэрний өмнө нилээ гэд хөөцөлдөд нилээ явсан. Тэгээ ерөөсөө бүтэхгүй байсан. Тэгээ явахаар болчихлоо гэж хүрээд ирлээ. Тэгээ яасан хийсэн гэсэн чинь нөгөө цүнх чирээл явдаг байсан нэг мөрөндөө угалчгаал нэг даавн цүнх. Тэр үндэ нэг арга сур хийгээд аваа явсан байж. За. Тэр нэж би мэдсэн ч гоо. Тэгээд өнөөдөр алгаа дарга гэж байсан шүү дээ хотын захиргааны дарга. Тэрний өрөөнд ороод тэгээд яриад ингээд яасан чинь та одоо яв гэсэн газар явахгүй яагаад ингээд байгаад байгаа ингээд. Тэгэж гинэ. Тэгсэн чинь гоо би явмааргүй байна. Юу хар хорин хөсгөл хоёр руу алинтэн чи явмааргүй би нутагтаа явмаар байна гэж гинэ. За. Тэгсэн чинь заасан газар руу явахгүй болохгүй шүү дээ. Дээрээс одоо таны заасан газар байгаа юм чинь тэндээ л явна шүү дээ гэсэн гин. Тэгсэн бол би яагаад нутагтаа явж болдог? Адилхан бас хөдөө нутаг шүү дээ. Энэ Улаанбаатар чинь
байж болохгүй бол би нутгаар руугаа явъя л да гэсэн чинь болохгүй. Заасан газар руу явдаг болохгүй гэсэн гээд. За тэгээ заавал миний санаад хүрэхгүй болохгүй байгаа юм бол би одоо өгшин ямааны насгүй хөгшин хүн. Одоо би өөр газар явж тэгэж хүний газар ясаа тавихгүй би нутагтаа очиж ясаа тавина. Ингээд нөө чинь. Тэгээд эндээ сураа гаргаж ирээ ширийн дэйн тавиад том явуулахгүй байгаа бол би энэ Сүхбаатарын хөгшөөлөөс очиж боожгүй. Энэ сураар гээд сураа гаргаад тавьчихгэнэ. Тэгсэн чинь дөнөө даадгаа дарах чинь зүгээр сандраад тест. Ёо дагуу тэгж болохгүй шүү дээ. Та над сураа цааш нь дад хийгээд тэгээ сандарсан гэсэн. Тэгээд дорн зэдэн бол даргаар уцтал. Тэгээ юу гэж хэлсэн бодвол одоо болохгүй нэ дээр гэсэн юм яасан хэвэтгэв. Тэгээд одоо яв гэсэн газар нь явуулдал гэсэн юм шиг байл. Тэгээд нутагтаа явахаар болол. Тэдэн бол нарай буугаагүй байсан юм тий. Бууцсан байсан. Хин Батмөк. Батмөк руу ярихгүй тий Батмөк руу ярихгүй. Тэр төв хорооны өрөөл ярьсан л аа. Тэгээд нэг нь Чандманд руугаа явахаар болоо. Тэгээд яг одоо зайлууд нэг зах яваал нөгөөт чинь одоо муусаа юм ховцос сундраа хийж авч өгөөд нэг 2-3 метр ч үгүй нэг ногоон бэлзэнт аваад ирлээ. Тэгээд нөгөөтгийн би машиндаа нэг том юм ногоо уут хийж бэлзэнт уут хийж өгөөл. Хамаагүй байдаг юм а тэр үндэ хийж аваад. Тэгээд говьалтар руу явсан. Тэгээд гоёр нь хамт явдсан билүү нэ тэр хамт явцгаа яваарай гэсэн. Годоо энэ хэдэн хүүхдийн сургууль соёл яах вэ? Чи одоо ажилдаа тэнд очиод ажил олдохгүй. Тэгэж цөмөрөө тэгэж хохироод яах вэ? Би л явсандаа явъя. Ирхүүс нутагтаа очиж байгаа болох байлгүй. Гэл тэгэл явсан л да. Тэгээд Алтай төв дээр очиод миний бас нэг хамгийн уугай ихчээс гарсан нэг хүүхэн тэгээд нөхөр нь намын санд лувсан гэдэг нэг хүн байдаг байсан юм намын сан гэрхэлж. Тэднийд очисон байгаа юм. Тэднийд очиод тэднийд байж байхдаа нэлээ хэд хоног тэднийд байсан гэлээ. Тэгээд өдөрт өглөө усаа цагаан уучгаал гараад яваад гэдэг. Тэгээд энэ хог дээр өдөр алтай энэ хог хайдаг газруудаар яваад хог төвж ирээд байх юм. Хинкүрхээ сандал мандал хинкүрхээ одоо юу гэдэг ширээ мэрээ тэгэл тийм юмнууд төвж ирээд хаяанд нь овоолоод байдаг гин. Тэгээд нь бол усаахгүй энэ лохоцоо өвчин тусцсан биш байгаа. Яагаад ингэж хог төвж ирж овоолоод байгаа юм болоо гэл. Гэхдээ чи энэ хогоор яах гээд байгаа юм гэхдээ дугайл байж ахгүй юу гэдэг усаа хоёлаа хамаагүй ярина л да хоорондоо тоглол. Дугайл байж ахгүй юу тэгээ сүйд нь юу болохыг харахгүй юу гэж ингэдэг гинэ нэгтгэж. Тэгээд байгаад нэлээ хит хонц гинэ тэдний. Өглөө усаад хогийн цаг руу л явдаг хог төвгээл ирдэг. Төмөр одоо тэгээд 9 шидийн юм төвж ирэл. Тэгээд нэг Чандманд руу явах машин олдсон байх. Тэгээд өнөөтгийг хогнуудаа ачиж аваад бараг л машин хог очиад явж гинэ. Тэгээд Чандманд очиод яасан чинь нөгөө миний юу яасан нөгөө миний нэг ахыг нөгөө холбооноос өгсөн гэр гэж яриад байсан шүү дээ. Тэр гэрийг ачаад явсан байсан юм. Тэгээд тэр гэрээ авчиж Чандманд авчиж барил. Тэгээд тэр гэрээ аваад явсан байсан. Тэр гэрээ аваачиж барьчихал нөгөөдөг чинь. Тэгээд өнөө гэртээ чи тавилга хийгээд нөгөө авч очсон юмнуудаараа. Өнөө хогаар. Чандуунд очиж яах вэ? Нутгийн улсууд энэ сүүс айлээ тэрэ ямаа мамаа ингээд юм өгөөл бариад ингээд чигтэйхэн сайхан болчихгүй нутгийнх нь. Тэгээд маань хурж нь одоо олдол ингээд яасаар байгаад төмөр 9 шидийн фил бүлбэл. Сүүлд нь бид нэг очсон. Би нэг очсон чинь юу яасан байсан шүү дээ. Нэг том зээ хүүгээ аваад нэг очсон. 81 онд юм одоо аргийн нэлэгт очсон хойно. Тэгсэн чинь нөгөө нэг машины цонхоо нэг юм иржгэр шил байдаг шүү дээ. Нэг өөрч ингэж ундаг. Тийм иржгэр шилээр ингээд шкафнуудаа ингээд нүүрлээд ингээд хийсэн. Хоёр ингээд том юм шилийн шкаф. Одоо сервант байхгүй. Сервант тий. Хоёр тийм шкаф гээд тавьчихсан. Тэгээ хоёр юм биш 3 жоор хийгээд тавьчихсан модон ор. Тэгээд ширээ сандал одоо бүх юмудаа хийгээд тавьсан байгаа ч өнөө хайрцагны панер байсан шүү дээ. Тэр үгүй цайны хайрцаг гэдэг нэг тийм байна. Цуцаан панераар бүгдийн дэрүүгээр хийсэн байсан. Тэгээд бүр ингээд гадна талын яг нөгөө мебель шиг ингээд өнгөлж мөнгө. Тэгээд өнгөлөө удаад сайхан хүрэн ийм мебелнүүд хийгээд тавьсан. Тэгээд сүүлд ямар зардал гаргахгүйгээр. Тийм. Юм ханаар юм хийж. Тэгээд тэр үед чинь одоо тэдний чи өрдөж авал гэл өчнөө мөнгө. Тэг шүү дээ. Бөө мөнгө. Тэгээд жигтэйхэн сайхан айл болцсон байжсэн шүү дээ. Би нэг очсон чинь. Цэмбиц. Тий, цэмбиц сайхан айл болцсон. Тэгээ нөгөө чандамныхаа одоо бол ярьж дээ. Тэр нөгөө чандамны олон хүн бүгд зааж өгсөн гэсэн. Аав нөгөө нэхий гутал өмсдөг байсан өөрөө. Зүгээр одоо нөгөө цагаан улт гэдэг гутлаад өгсөн шүү дээ. Яг улан тийм ултай. Тэгээ дээдл ингээ битүү нэхий өсөнд очиж байгаа харсан. Нэхий илдээл. Тийм. Модны холтос чанаад бодгаар нь будаал. Тэгээ чандамд очиод
тэр гутлаа чанарныханд хүмүүс сонирхоо нөгөөдгийн тэр чинь дулаахан өвөл янзын гоё гутлаа зөөлхөн хөнгөн. Тэгээд хийж нэлээд зарсан юм байлээ. Тэгээд бас нөгөө алт мөнгөө хажуугаар нь хийж байгаа. Тэгэл эмэг одоо чанарныхаа хэрэгтэй таны аавын хийсэн юм гэл айгүй юм авчиж үзүүлдэг. Тэгээд тэр гутлаач гэсэн үг нь бараг цех маягаар тэнд үг нь юу яасан юм бэ? Тэгээ нөгөөдөл нь олигтой авч явж хийгээд. Манай том охин бас нэг амралтаараа аавдаараа очиж баахан гутлаа уйлсан гэсэн. Охинороо. Тий. Чи түрүүний гоё үг хэлээд ирсэн юм санд. Аав нэг гоё үг хэлсэн юм нэг хүн хоорондын харилцаа юм чинь юу гэдэг худалдаа? Тий. Худалдаа харилцаа юу гэдэг яг нөгөө арилжаан дээрээс ерөөсөө би бол тий арилжаан дээрээс хүний хоорондын харилцаа тий би одоо өөрийнхөө хийж чаддаг юмыг хийгээд илүү гарсныг миний одоо тэр хийсэн юмыг хэрэглэх хүн байж тэр хүнд ингээ арилждаг. Тэр хүнээс би хэрэгцээтэй юм авдаг. Ингээ ерөөсөө энэ хүний анхны энэ одоо юу гэдэг харьцаа нийгмийн харьцаа ч ерөөсөө энэ арилжаан дээрээс л бий болсон юм байна гэдгийг тэр нөгөө сангийн аж ахуйн газрын удирдах дарга хийгээд явж явах үедээ тэр одоо энэ аж ахуй ажлыг явж штэ. Тэр үедээ бол сайн ойлгосон. Наа ч одоо нөгөө чөлөө цахал зээлийн чинь суур ерөөсөө суур үндсэн баггүй. чинь Америк, Англид үчи хэрэгжүүлээд удаж байгаа. Тэгээд тэр чинь коммунизмаар одоо юу гэдэг коммунизмын үзэл сурталаар одоо юу гэдэг бүрэн хүмүүжсэн тийм хүн. Тэгээ явцын дунд амьдрал дундаас өөрөө тэрийг олж харж таньж ойлгосон байгаа байхгүй. Одоо заавал манай энэ коммунизм бол ер нь яваргүй болцсон юм байна. Явахгүй юм байна. Худлаа юм байна. Энэ бол утоп юм байна. Зүгээр яг хүний бодиттой яг нийгмийн харьцаа бол ерөөсөө арилжаан дээр. Тэгээ манайх ч бол арилжаагаа хорой хийцэн байхгүй. Тий. Тэгээ хүн хоорондын харилцаа тэр арилжаа одоо өрхийн үйлдвэрлэл тэр болгоны чинь байхгүй болгоо ярьчихсан. Тэгээ энэ бол буруу юм байна гэдгийг бол ойлгосон. Тэгээ тэр шүүмжлэл тавьж тэр хурал дээр юу яхих чи үндэс бол ерөөсөө тэр одоо тэгээ дээрээс нь нөгөө нам төрийнхөө бодлоготой зөрчилдсөн гэдэг шүү дээ. Тэр чинь бол шалтгаан нь ерөнхийдөө тэр юм байл. Тэгээ бид нар бол энэ хөгжлөө зөв тодорхойлох ёстой. Тэр онлоо эхлээд тодорхой болгох хэрэгтэй. Тэгээд тэр онлынхаа дагуу хөгжих ёстой байна гэдэг. Тийм гол наадах чинь нөгөө Сэдэн Балтай хамгийн анх зөрчилдсөн явдал нь байна л тийм. Бодит байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгөөд тэгээд аж ахуй эдийн засгийг одоо нэлээд чөлөөтэй өргөн хүрээтэй явуулахгүй болвол ийм бодлого хийхгүй бол явахгүй ингээ урсгалаар яваад хүн дуурайгаад гэсэн байгаа юм. Хүн дуурайгаад хүний хараанд ороод энэ Оросын юуг л хэлж илээ л дээ. Тэгээ тэр Чаушескийг нөлөөсөн гэж манай тэр номон дээр хэлсэн байна л да. Чаушески бол ерөөсөө дотоод үйл явдлаа бид нар өөрсдөө мэднэ. Тэр нефт рүү Оросууд та нар орохгүй шүү гэж хэлж тийм чанга барьж ирсэн учраас бусад социалист орнуудаас ганц Оросод өргөө үлдсэн орн бол өрмөн байсан байх шүү гэж тэгэл тэр олон юмнаас авангалаа тэр гятад матад бүх хүмүүстэй энэ тэнд уулзахдаа бүх юм ингээд аваад байдаг гэсэн үг байл. Тэгээд сэтгэлгээл дээ. Олон оронтой харьцчээж тэр нь олон оронтой худалдаа харилцаа хийжээж тийм ээ. Тэгжээж бид нэр хөгжих юм байна. Тэгэхгүй ингээд дан ганц одоо нэг айлын гар хараад бол нэмэргүй юм л гэсэн тийм. Тэрийг л ойлгосон байсан байх. Гадаадад явахдаа ер нь тэгэл дандаа л тэр хөдөөний одоо тэр үед чинь нөгөө сангийн аж ахуй одоо юу гэж байдаг гэл вэрмэр тим юмнуудаар явж айлуудаар орж тэр юу хийсэн тэр зойр мойронд нь орж балгаартыг явал айлуудын зайранд оролгүй тэр жимсээрээ хийсэн одоо тэр янз бүрийн арих дараас янз бүрийн юмнууд зойронд нэг л бүр дүүрэн байхынгүй мөн гоё юм а гэд нэг ярьж ирсэн юм. Дандаа тийм юмнуудаар нь орж явсан гэсэн. Оросын нэг тэр 50-аад оны үеийн нэг ном байдیں۔ Одоо нэг гэрийн нөхцөлд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр нөөшөлж хадгалж одоо энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх тийм зааварчилгаа юм зузаан ном байдаг. Тэгээ тэрийг бол ерөөсөө аав биесээ салгахгүй боломжтой болсон. Тэр сая дарга бах үедээ л олж ирсэн ном баг. Тийм бай. Тэгэл ерөөсөө тэр хилмигдлийн тэр бүх хугацаанд тэр ном гарын хавлан байсан. Тэгээ тэр номоор одоо тэр консервс, хям, хийхэд бүх юмыг ерөөсөө тэр номноос сурсан. Тэгээд сая нас орохоосаа нэлээд 2-3 жилийн өмнө тэр номоо орчуулад хүнээр мөнгө хөлс өгч орчуулуулад хэвлүүлээд тий. Тэгээ одоо үеийн чинь яг хэвдээ ингээд нөгөө нэг юу болчихсон 21-р зуун гарчихсан тэр бараг л тэр номны одоо юу гэдэг ач холбогдол бол жоохон буурсан юм шиг санагдчих магадгүй хүмүүст бол. Гэхдээ яг хөдөө яг нөгөө одоо манайхны хөдөө орон нутгийн амьдрал байна шүү дээ. Тэрэн дээр бол аюул чухал юм байгаа байхгүй. Тий. Тэр зэрэг тэр гол нь тэр нөгөө хүмүүс хэрэглээд тэр гарын авлага болгоод ингээ хэрэгдээ явах юм бол тэр бол их нарийн тим юмнуудыг гэсэн байна. Гэх мэтлэнгийн тиймэрхүү юмнууд дээр бол их тийм мэдрэмжтэй юу байдаг л байсан л да тий ханддаг. Чандамнаас одоо хэдийд орж ирв?
Чандамнаас 89 оны намаар орж ирсэн. Одоо л нэг Яг нэг арчлаар үнэртэй. Хойно одоо нэг арайч мэ хэрэгчлөөтэй болох. Тэгээ манай чи нөгөө зурагтад байдаг байлаа. Тэгэл би ч яг нэг юм ажиллаа гэдэг хүүхдтэйгээ тэнд л нэг юм байгаад байдаг байсан. Тэгэл 89 оны намраас 89 ч манайх бараг хонхорт байсан. Хонхорт. Хонхроос ирсэн байсан. Хонхроос ирсэн байсан. Тэгэл юу яасан чинь манайхаар улсуудыг нэг өдөр 2 3 хүн ирээл. Тэгэл тэр арчлын залуучууд арчлын гэсэн нэг зурагт мурагтаар ганц нэг юм ярьдаг байсан юм болоо даа. Тэгсэн чинь анхны л хөдөлгөөн үүсчихсэн. Нэг нь нэрээ хэлээл Батуу үлгээл. Нэг нь нөгөө хоёрын нэрийг тогтоогоогүй маа би одоо хин хийж гэж. 3 залуу ирсэн юм аа. Тэгээд доохоо зугаатай уулзсан. Доохоо зугаатай уулзаж дотн сайхан юм ярмаар байна. Доохоо зугаагаар сайхан юм яриулмаар байна. Тэгэж бодож ирсэн гэж. Тэгээд нэг содон нэртэй болохоор Батуулийн нэрийг л би тогтоосон юм. Нэг тийм 3 залуу ирээд тэгээ сүүлд нь бас нэг нь инк төвшин гэж хэлсэн нэрээ тий. Намадаш гэдэг байдаг л тэр л байсан болоо гэж бодсон жаахан залуу байсан юм аа. Тэр биш үү хата. Цагаан дэрийн инк төвшин гэж байсан. Мэдгүй нэг инк төвшин гэж хэлсэн шиг санаж байна. Нэг нь одоо хэн байсан мэдгүй. Нэг 3 залуу л ирсэн юм тэг. Тэгээ сүүлд нь чинь бас хэн ирсэн бол да бас нэг 2 3 залуу ирж ирсэн юм аа. Тэгэл одоо тэр арчил марчлын тухай зурагтаар одоо юу байгаа жигсаал магсаалын дөрөв болоод энэ дээр болоод тийм болоод байсан. Тэгээ 90 он гараад 89 оны цагаан сарын өмнөх юм шиг манайд чинь нөгөө 11-р хоролд цагаан сар арай болоогүй байсан. Тэр нөгөө эхлээд та аавыг дуудснаа ярих гэж байгаад өнгөрөө явчихлаа. Аавыг дуудснаа. Юу нас чандамнаас уу? Тий. Тийм чандамнаас нөгөө 89 оны намар би холбоон дээр очиж сууж байгаа л тэгээд утсаар яриад. За. Тэгээд утсаар төвөгтэй байж шүү дээ холбоон дээр яриад хэдэн цаг сууж ийж. Хэдэн цаг сууж ийж нэг юм яриад тэгээд өгөнтэй нэг юм холбогдож ярьсан. Тэгээд цаг өөр болоод байх шиг болоод байх нэг юм янз бүрийн юм сонсогдоод байна. Одоо нэг хүрээд ирвэл яасан юм? Энэ намартаа яаж игээд нэг хүрээд ирэхгүй юу гэсэн чинь за юу ч гэсэн бодъё гэдгсэн байхгүй юу? Тэгээд 89 оны намар хүрээд ирсэн. Тэгэл ирээд нэг юм бид нар чи бөөгнөрөө тэгэл байгаад тэгэл тэр нэс чихлээд нэг юу ч нь юу боллоо. Одоо энгийн бүрнэгч хоёр охиныг нэг давчхан яриадмаар байна. Тэгээд жаргая гэж бодож байна. 89 он гарлаа. Тэгээд хоёр охин одоо хаана юу хийж байгаад алг эрдэнэ нэг игчж очлоо тий. Тэд бол яг зөвхөн дадлаг хийж ирсэн юм. Зуны дадлаг. Оюутан байж байгаа дадлаг. Хоёр охины амьдралд бас уршигтай нөлөө бас явуулсан. Тийм нөгөө манай эгч чинь нөгөө 10 жилийн онц төгссөн байхгүй юу? Тэгээ нөгөө хоошоо явах юу авсан байхгүй юу? Хуваар аваад. Тийм байна. Хаваа бүр ливовч шүү дээ тэр Украинд тэр геологийн сургуулийн геохимийн чиглэлээр тэгээд хуваар авсан явуулах болсон чинь нөгөө авг нь болдгоо. Паспорт байхгүй ээж аавын паспорт байхгүй. Тэгээд паспортгүй болохоор паспорт одоо ээж тэгээд нөтгөө чинь доохоз гэж овглож болохгүй. Нөгөөрг нь юу гэрчлэгээ төрсний гэрчлэгээ доохоз гэж байж байгаа байхгүй юу? Тэгээд яг ч арга байдаг одоо сургууль явах ч ирэх байхгүй юу? Одоо нөгөө юунд конкурс шалгалтанд орох ч ирэх байхгүй юу? Тэгээд бүр одоо яад юм бэлээ конкурс өгөхгүй шалгалтанд орох гэдэг аргаа бараад. Тэгээд олон түмэн тус уултын дэг хөрх юм. Тэгээ манай одоо энэ хэний долгор сүрэнгийн авгаа Пүр бадан биш үү? Пүр бадын чинь бадмын чинь дүү Пүр ханд гээд нэг хүүхэн төвнө. За. Манай аптэхэд ажилладаг байсан бас. Эм мэрэгчлээ хүн. Цуг ажилладаг байсан. Тэгээ цуг ажилладаг байсан юм. Тэгээ тэрний нөхөр Намсраа гээд нэг залуу цагдаагийн хүн байсан. За. Тэгээд би яг одоо манай аптэхийн хэд чи миний зовлон цөмөөрөө мэднэ. Намайг байсгаад ажлаас гаргачихсан тэгээд байсгаад нөө хэд чинь аван тэгээд нэг зовлонд авчирсан амтл би байж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь гээд одоо ийм бодлоо гээд өнөөдүүлгээл би ярьдаг байхгүй юу. Тэгсэн чинь нөө чинь ой бүр нэгчээ та намсраад ирээд үж ийцэн намсраа юу яагаад бичиг хийлгээд охины чинь шалгалтанд оруулах чадах байлгүй. Намсраа энэ дүүрэг мөргийн юунд айгүй танилтай шүү дээ. Гэтэхгүй юу. Тэгээ намсраа ч одоо манайха аптекаар Афган тэнд ажиллаж байгаа болохоор байсгаад гүйж орж ин бүр нэгчээгээл бас сүйд болдгийг. Тэгсэн чинь нэг гүгээд ороод ирлээ тэгээ хэллээ би.
Гэхдээ одоо чи бүрнээ ихтэй нэг бичиг хийлгээд их арга байна уу? Охиноо нэг конкурсын шалгалтанд оруулмаар байна. Одоо ингээ пассвортг болохоор шалгалтанд оруулж болохгүй хэцүү болчиход байна гэдгсэн чинь хизээ орох юм гэдэг чинь одоо маргааш нөгөө дэрэл орох байх гэдгсэн чинь би маргааш бичиг хийлгээд одоо тэрээ бүрнээ чинь санаа зовлтгоо та. Ялэгдээ бай. Тэгсэн чинь нөгөө чи маргааш тэр пассвортыг хэлсэн нэг эмэгтэйгээр бичиг хийлгээд одоо пассворт авах гэж байгаа шалгалтанд оруулж өгсөн бичиг хийлгээд үрээд ирд юм бэ. Тэгээд нөгөөтгийд бичгийг аваад тэгээд охиноо тэгээд өгөө явуулсан чи тэгээд шалгалтанд ороод шалгалтанд орох болчлоо. Тэгээ манайхан ч одоо нэг хэсэг чинь урлагийн үзлэг нэг юм болдог байлаа шүү дээ. Тэгээд наптикуудын урлагийн үзлэг гэж болоо. Тэгээд манай аптик бас урлагийн үзлэгт бэлтгэл Од кино театр гэдэг байсан да. Тэнд урлагийн үзлэгт бэлтгэл тэнд байцгааж ирсэн. Тэгсэн чинь охин шалгалтанд орох гэдэг. Багшийн дээдээс нэг оюутан залуу урлагийн нэг оюутан залуу авчираад нөгөөдөг чинь багшлаад бид нарыг хайшин чиг хөдөлгөдгөө гаргадаг байна. Хатуу зарчмын залуу. Тэгсэн бүрдээ их чинь одоо ингээ хүүхд шалгалтанд орох гэж байгаа одоо ингээ би сургууль руу явмаар байна штэ гэсэн чинь үгүй та одоо заавал энэ хэцүү ажил дундуур явах гэдэг гэж байна. Яаж игээл их чигээ явуулчих гэсэн чинь за яв шоу явуул гин. Тэгээд би чинь нэг юм жаажганд явсаар байгаад их сургууль дээр яваад очсон. Тэгсэн чинь хүүхдүүд орчжээ. Их сургуулийн гадаа чинь зүгээр халуун савтай цаймаагаа барьсан улсууд эцэг эхүүд зүгээр ядганаад баахан улсууд байж байна. Хаана юу ч байгаа бөөмөд ямар ч байсан нэг явал нэг том хаалгаар л орлоо. Тэгсэн чинь нэг хаалган дээр л хүн зогсчихсан. Цаана л оюутнууд нь шалгалтаа өгөөл цугж гарч ирж байгаа болтой юм шиг байна. Оруулахгүй байна. Одоо яад юм бэлээ гэж тэгсэн чинь өө улцэг эхүүд ингээд тэр хаалган дээр норхоо шавчихсан олон улсууд ямар ч орох арга алга. Тэгээд байжсэн чинь 2 дугаар эмнэлгийн дарга байсан. Буурал Бацсах гээд хүн байсан. Намайг тэнд ажилддаг байхад манай дарга байсан. Тэгсэн чинь Бацсахгүй дотроос гараад ирдэг биш үү? Хөө чи энд юу хийж байгаа юм бэ гэж. Үгүй одоо манай хүүхэд ингээд шалгалтанд орсон. Би орох гэсэн чаддгүй одоо яана дарга гэсэн. Бушуухан энэ хүнийг оруулгээд намайг түлхээд оруулцдаг. За болж ашгүй. Түлхээд оруулчлаа. Ороод коридороор явжсэн чинь охин маань өөдөөс гараад ирлээ. Тэгсэн шалгалт өгсөн ээж яасан гэсэн. Шалгалтаа өгчөөд гараад ирлээ би хуваараа авчаад гараад ирлээ. Ямар сайн. Тэгээд хүү хаана ямар хуваар авчаа гэсэн чинь Оросд хуваар авлаа. Львовын сургуульд геохимиэр сурахаар болцлоо гэдэг. За ашгүй. Тэгвэл нэг охин ингээд сургуульд яваад өгсөж. Бага охин. Бага охин бол юу байгаагүй. Бага охин чинь нөгөө аавгаа шоронд явахтал гарсан охин шүү дээ. Тэгээд энд байж байгаа энэ хоёр чинь сүүлд нь сургууль. Ог нэр мэр бол аваараа. Тийм тийм аваараа өгдөөд явчихсан. Тэгээд тэр том охины чинь тэгээд тэр шалгалт өгчгөө. Тэгээд сүүлд нь гадаад паспорт авах болчихгүй юу? Тэгээд одоо явах. Гадаад явах болохоор. За тэгээ одоо гадаад паспорт авах болчдөг. Одоо яадаг вүлээ гэл ингээд бас гацаанд орчгол ингээд байсан. Тэгсэн чинь нэг дайрич үгээд манай нэг жор баригч нэг хүүхэн байсан нэг шар хүүхэн. Тэрний нөхөр нь цагаан гээд нэг залуу хуулийн дээдэд сурдаг оюутан. Төгсгөнгийн оюутан нэг тийм залуу байсан. Тэгээд ингээ би бас л өнөө төлдөө зовлонгоо яриад ингээл байж исэн чинь бүрдээ чи та манай цагаанд хэлчихээч цагаан одоо энэ хормын урдан дээр дадлаг хийж байгаа шүү дээ. Гэлдэг гэдэм бай. Тэгээд тэднийх манахаас урагшихнаа тэр хашаанд бас амьдэрдэг байсан. Тэнд нэг холгоо 2 3 хашааны өмнө өдөг байсан баг. Тэгээд нэг ороо яваад очлоо. Тэгээ яваад очсон чинь цагаан гэртээ ирсэн байж гэн. Тэгээд хоёр ч хоёулаад байж гэн. Тэгээд за одоо ийм учиртай миний ихэд одоо ихчтэй нэг тийм хийх арга байна уу гэсэн чинь за би өнөө ороо дадлагт гарна. Хормын ордон дээр гарна. Ямар нэгэн аргаар аргалахыг бодоод санаа зовлтгоо бүрнэ хичээлч. Яашгүй. Тэгсэн чинь маргааш нь өнөөдөг чинь овгийн солиод дасцээ өгөө огтой эрдэнэ дэлгэргээд ингээд бичээд нөгөө төрсний гэрчлэгээ одоод овгийн солиод уул нөө өргөж төрсөн аав нь бол дасцээ өгдөө. Тэргээр новглоод наа чи их зүү юм хийсэн. Тэгээд аваад ирэхгүй юу. Тэгэл тэргээр паспорт масууд хамгийн ямаг үүсгээд. Гэхдээ улсууд мө хэрэг болдөө шүү нэрээ. Бага охин. Бага охин болоод яг хөө аав хаагаар юу ажиж энэ хоёр хин чойд авсан жугаа. Тэн зүг. Чойд авсан жугаа сүлд нь үгнийгээс хойж 90 онд үлээд чинь. 94 онд. Нэг орой манай дээрэл 11 дугаар хороолд орсон манай дээрэл баха үгэнтэй ярьсуугаад нөө Японыхаа нэг бол соёл моёл юм яриад. Тэгсэн чи би одоо ингээд шинээр сургууль нээж байгаа. Та хоёр хүүхдээ манай сургуульд оруулчих гэж. Цаашгүй. Тий. Ингээд яагаад гэдэм бэ нэ? Тэгсэн чинь энэ үнийг чинь аль яадаг л Японоор ярьчих л барайчгүй байгаа да юу ч гэлээ.
Тэгээд ер нь ясалтын хөндлөх юм хүм яагаад ингэж японооч ингэж яадаг энэ тэргээд баха юм заагаад яриад энэ намар багын нэг тэгж ясалсангүй барьсангүй. Лоо агшийн нэг хэсэг цүнх баригч нь байл шүү дээ. Сайн биш. Заагаад нахид Манай сургуульчин дээр юуны одоо энэ Гандигийн сургууль биш үү? Ганди нэрмж сургууль. Тэрний дотор байранд байдаг гэсэн. За. тэгээд энэ хоёрыг тэгээд явахын 10-аад төгссөн. Багш нөгөө юу руу мойс руу алах нь тэгтэн би зүнхийг барьж хажууд нь өгдөг байл шүү дээ. Тэгэхээр тэр бол их л одоо сайхан л байдаг байсан. Тэр их алдартай нэр хүндтэй. Тэр хүний эрдэмтэй хүний тэгэл зүнхийг бариал те. Тэр их ном эрдэмтэй зүнхийг бариал. Тэгэж гоё. Бараа болж явна гэдэг чинь бас Хамгийн том баг. Тэгэл одоо би чинь аавынхаа өвчнөлт тэгж байгаа шүү дээ. Намайг бол хэмдэг гэж явуулах уу. За 90 он гарч ирээд нэг жаахан сайхан болов уу та? Оо ямар ч юм бэ 90 онд чинь одоо бид нар нэг баярлсан гэсэн. нэг ингэж нөө байрнаас 90 он болоод тэгэл байр өглөө. Тэгээ яг өнөө арчилсан нам өнөө анхны хурал боллоо шүү дээ. Тий. Яг тэр өдөр манайх нүүсэн байхгүй юу? Байртаа орохгүйд нүүж байгаа юм. Цас Нэг сайхан нойтон цас ороод ингээд бид нэр гэрээ ачаал гэр доторх гэр мэрээ буулгаад ингээд юм ачаал тэгсэн зурагтаа ингээд асаалтаа байсан чинь арчлын нэг хурал болоод том хурал болоод гүй тэгсэн чи би чи огшоол ингээд өөрөө ирэхгүй хоёр нүдний нулимс гоожод ахын бүр ингээд огшоол хачин болоод тэгээд юм зөөнгүүтээ уйлаад ингээд уйлаад байгаа юм байлгүй дээ одоо хоёр нүдний нулимс гараад хөөрөөд ингээд огшоол бүр нэг сони болоод бүр баян ингээд зурагтаа хараад нэг сони ингээд тэгэл нүүгээл байрандаа ороод байранд ороод нэг 2 хон жил 2 3 хон жилсэн багт яг цагаан сарын өмнөх шүү дээ тэр хэдэнд боллоо да тий. Тэгсэн чинь 6 2 сарын хэдэнд тогтоол уншлаа. Одоо уншаагүйс удаагүйндээ 2 3 хон жилсэн. Тэгээд нэг өглөө 6 цагт радио нэг дуугаад сүл дуудаад яасан чинь нөгөө 3 хүний чинь цагаатглаа гэдэг ингээд уншсан байхгүй юу. Тэгээ гинтхэн бид нар чинь паг гэж цөмөрөө хятчаас уулсан чинь хөө цагаатгчлаа гэж цөмөрөө зэрэг босоод. Тэгээд тийм юм болцгоож исэн. За сайхан. За Ирэн Барантай эдрээтэй амьдралыг бүтэн 160 гэтрүү хийсэн. Зарим байтугай бараг 100 тад үүсгэр юм амьдралтай хүний түүх, тэдний үр хүүхдийн өшиж бойцсон түүх сайхнаар илүү давсан байна гэж би доктороо дүгнж бахархад суун. Муу бүхнийг одоо сайхан бүхнэр 10 найлж ингэж амьдарсан түүх юм байна. Гэхдээ тэр гашуун бүхэн нь Монголд бүгд автагддаг. Тэр сайхан бүхэн нь, тэр зүтгэл бүхэн нь, тэр ариун бүхэн нь Монголд мөнх байгаа гэж өрөөгөөд ингээд мартаж болохгүй, давтах учиргүй түүх энэ хүрээд жаргаж байна. Бүр нээгчтэй их баярлалаа, Сант Эрдэнэтэй их баярлалаа. Танай гэрийнхэнд улам сайхныг ирөөё. Баярлалаа. Сорондоо их баярлалаа. Та бүхэндээ цөмөрөнд их баярлалаа. Ажилтнууд нь амьдралд нь сайн сайхан болгоныг хүсье. За ерөө сайхан Батар шүүрээ. Баярлалаа. өнгөрсөн шоо зүдэндээ